Өнөөдөр манай минь Монгол улсын гоёо тагш авсан. Шамнарна гэж баахан том хөшин цалга янз бүр хүмүүс гарч ирээд буурлажиг тойроод гарч ирэхэд нь буурлажиг болж харж идэггүй. Тэгэл цэцгээ бэлгээ солилцоол телевиз ярилцлага өгчөөр буурлажийн цэцгийг машинд нь авах гээд агаар бүтээр папарац төртөөл. Дүүргээс ахиад цол авна гэхээр манивитын бацаанууд нь ядарна гэд манай аваах он сөрөгөд ийм хөөрхөн газар оруулсан. Ээж 2 дүүтийг ороод 11 минут үлдсэн байхад өрөөнийх өнсийг талиад гараад ирсэн. Ястай хөөрхөн газар ил. Тэгээ бидэд гарынхаа медаль угаана гэд хоолнд авсандаа зураг авсуу. Хараад буурлажийн цэцгүүд гэртэрээд ээж үтгээр ингээд ялгсан. Хичээл дээр хог ашиглах хэрэгтэй зөндөө гардаг болохоор цэцгийн баглаа бүгдийг ялгахад нэг ч юм хаяхгүй гэдэгт бөөрө хилүүд. Тэгээд битээр цэцгээ хувааж аваад ээж дийлийг нь авна гэд тусан тэгээд би дуртаагаараа сарнаагаа авна гэд тэгээд хатаах гэд ингээд үлгөө тавьсан байгаа. Энэ араа миний өмнө жил шавнараас авч ирсэн цэцэг. Тэр үедээ сатаагаад өрхчээсэн. Дааж жоохон туршлагагүйтэй жоохон царим мутаатай. Гэтэ одоо нь цэцгүүд өстө гоё хатанаа. Тэгээд ээж цэцгүүдээ бүр нараа ингээ хувь хийгээ зураг мургаад их л арчилж шүү. За өнөөдөр нэг иймэрхүү л өнгөрлөө дөө. Баяртай.